Орхнуудандгийн саран чимийн хөө алигх зүрхэн чингээсэн гэгээтэй халуун голыг болиг олсон очинхөө тасиг туяач болгаасан одотойо ангагой гоирасан ашинхөө хатыг чайлуулах шидэтэй билигэр орчилнэсэн наран чимийн хөө дэлийг хэцээжигаруулсан цацраатай бидибэт толтиг дэнсрүүлсэн очинхөө дэндүү холлиг жардуулах залгантай дэлхий хорвог баясагсан ашинхөө дэвжин бадархын урмтая Жангылын татсан хориман чавхадас банхөө чандан хөгийн нэрүүдэн суултайда чамайг намайг учруулсан оманихөө чармайг айсиг хөжөөгөн байлтайда чандман ирдэнийг шинжитэхэн чиминхөө чандын эвэдэ хайрлда чандман ирдэнийг шинжитэхэн чиминхөө чандын эвэдэ хайрлда За ингээд Дочагийн хэртэн Багтаарыг лайв сешнд ирсэн байна. Хүрцээсэнд маш баярлалаа. Баярлалаа. За саяны дууг яагаад хамгийн ихэнд дуулж байна? Тэгээд ер нь яагаад энэ дууг дуулдаг вэ? Мэдээж өөрөө дуу маань их гоё дуу. Тийм. Тэгээ миний бас дуртай дуунуудын нэг. Тэгээ би бас ер нь бол Монголоос Адар Суранга Бадарууган хоёрыг сонсох айгуу дуртай. Тийм. Тэгээ нэг яг ингээд жоохон одоо яг дуучны техникийг авч үзэх юм бол Адар Сурангагийн зарим нэг техник яг нөгөө country ашиглагддаг тийм техникүүд бас ашигладаг. Тийм. Тэгээд ер нь нөгөөсөө өөрийнх нь хоолой молоо дуунууд нөгөөсөө тэгээд тасархаж тээ. За хамтдаа тоглосон. Баярлалаа манай морин уржуулгын ятгачин уран цэцэг гэж. Баярлалаа. За Багтаарыг лайв сешнд ирсэн хэртэндээ баярлалаа. Тэгээд ойрын уран бүтээлийн сонин сайхан юу байна да? Яг одоогоор бол ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсад тэнд хүмүүстэй хамтраад ерөнхийдөө уран бүтээл хийж байна. Тийм. Тэгээд одоо тэрийгэ хүлээгээл байж ин да тий. Яг ас хамаагүй дэлгэрэнгүй ярьж болохгүй хаа. Би өөрөөсөө мэдэхгүй тий. Ярьж болох хэсгээ мэдэхгүй бааш. Ер нь бол Америкт уран бүтээл хийж байгаа гэж ойлгож болох уу тий? Тийм. Тэнд ерөнхийдөө Америкийн зах зээл рүү ч юм уу тий. Тийм. Яг ерөнхийдөө Америкийн зах зээлийг чиглээл тэгэл хийгээл үзээл. Энэ анх яаж дуулж исэн?
яг дуутай яаж холбогдсон. Тэгээд бидний мэдээж монголчууд бид нар Mongolian Got Talent-ээр хамгийн сайн мэднэ. Тэгээд яаж холбогдож ирсэн бэ урлагтай? За ер нь бол манай гитар авчирч өгснөөс хойш холбогдсон юм болов. 14 мөрөвтэй байсан юм болов. Тэгээд нэг шилжилтийн нас явагдаад жоохон хоолой бүдэрчгүй юу. Тэгсэн чинь нөгөө дагаж дуулж чаддаг байсан монгол дуунуудаа дуулж чадхаа болоод. Тэгээд тэр үед чи яг интернет нарцсангуу бас нэг хэрэглэнтэй орцсон байсан. Тэгэл YouTube ухаж байгаа л яг jazz, country гэдэг жанрыг олоод санаандгүй л олцсон ш. Тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө яг jazz, country, ер нь диалекттэй country чиглэлээр дуулаад сонсоод явж байна да. Яг нэг 14 настай гэсэн чинь нэг бичлэг өгдөг те. Тэр чинь гэхдээ 17 таах үед шүү дээ. Тий. Гэтэ ямар 27 гэдэг дөө. 27 тий. Маш алдартай болж исэн бичлэг те тэр үед. Бас явж исэн хөө. Гитар тоглож чаддаг. Өөр ямар хөгжмийн зэмсэг тоглодог вэ? Энэ манай хөгжимчний хажуу тийм байхгүй. Миний чаддаг юм гэж яах. За хамтдаа хосоо тоглох гэж байна те. Тийм манай соло гитарчин хосоо. Тэгээд та бүхэндээ алдарт Бадруу агсны дуулсан Улаанбаатар минь агаартай гэдэг дууг зориулъя. Алхаж явхаа улаангэрийн авчсан сайлхин надаа Улаанбаатарын мэн тунгадаагаа ошиг цэжиг тэнилгэн сэвшин таатай I hold Улаанбаатар минь агаартай сүрдэх нэг явхрынгийн бишрэнэ харахаа сүндэрсэн ордос тоя цацаа Сүхбаатриман цэргээр талбай сүслэх зүрхийг идбэнхэн талах бахтай I hold Улаанбаатар минь аруухын цэцэрэдэгтэн амрын суухаа агаарва зандны анхлаг сэнгинэ Аршан ориг дох улгийн сангаас арван зүгтээ солонгон татах хавтай I hold Улаанбаатар минь дивижэнтэй I hold Улаанбаатар минь
За хосоод баярлаа. Баярлалаа. Соло гитар чинь хос хоёр. Инхэртэй. Сая амберсэн уу? Андал тэг тийм дөө. Сая би зүгээр ангагийн үгийг намжуулсан шүү. America's Got Talent дээр Simon Cowell ингэж асуусан юм тий. Howard. Халзан lip singing амберсэн уу гэж. Тий. Тэгээ юу гэж хариулав? Надаар хариулдаг шүү дээ. Хин Хайди өөрөө хизээ America's Got Talent тэр хүн амбердэг байсан юм байл гэдэг. Сая их амберсэн хаа. Маш гоё дуудлаа баярлаа. Тэгээд баярлаа. Улаанбаатарын агаарыг ер нь яг одоо нөгөө нэг мэдээж Улаанбаатар хот байна. Тийм 100 дуулдаг арай тохиромжтой. Юу бодож дуулдаг вэ энэ дог? Хуучны тэр агаартай гахалтай сайхан цаг үеийг мэдэрч дуулдаг уу? Одоо тэр хуучинд нь би өөрөө байгааг болохоор тэрийг ч мэдэрнэ гэж байхгүй болох л та тийм. Яг хөө би зөв өөрөө хөгжим сонсоод алхах дуртай. Гэхдээ аль болохоор нөгөө юм одоо сансрын нөгөө юм сарал байрнууд манууд өгдөг ч тийм жоохон хуучны хэм маягтай ч юм уу. Яг орчныхан гадаа нэг мод зодтой ч юм уу тийм. Тиймэрхүү газраар хөвчлэн алхах дуртай. Тэгээд л одоо жоохон тиймэрхүү юмнуудаа боддог ч юм уу. Тэгээ манай би ч өөрөө Эрдэнэт төрсөн шүү дээ. Тэгээ манай Эрдэнэт чинь бас нөгөө тийм жоохон хуучны дуу барилга ихтэй. Тэгээ яг бүгдээр яг нэг юм гадаа мод зодтой ч юм уу тийм. Тэгэл одоо тэр мэрийг л ерөнхийдөө боддог шүү дээ. Илүү тэгээ гоё утаагүй болоод гоё агаартай буцаад болоосоо гэж бид нар бас хүсэж байна. Энэ дууг ам оруулаасаа гэж. Яа. За дараагийн дуу ямар дуу вэ? Тэгээд дууныхаа түүхийг бас суулцаж. За дараагийн дуу болохоор 15-ны саран гэдэг дуу байгаа. Тэгээ миний яг одоо яг анхны өөрийн сингл юм уу тийм ээ. Тэгээд түүх гэжтэй тэгээд одоо ороод хамгийн анх би одоо юм бях эднэртэйгээ танилцахад энэ дуу ерөнхийдөө одоо яг гайд нь гарцсан гэх юм уу. Тэгэл юу яаж ирсэн. Яг үгийг хараад анх гайдалж дуулж үзэл тэгэл яагаад сонгосон яхаа. Тэгэл ямарч байсан бид болохоор болсон шүү дээ. Яаж New Nomads Records-ийн артист болсон юм? Анх одоо яг танилцуулсан хүн маань гэх юм бол Батуулахын хүүхд Чулуудаа гэдэг ах маань анх танилцуулж исэн. Тийм. Тэгээд Чулуудаа ахтай хоёрынхаа өмнө нь бол нэг би нэгэ хальт таньдаг байсан. Тэгээ анх танилцуулаад тэгэл тэр мөчөөс хойш ерөнхийдөө хамт байж ин да. Энэ 15-ны сар гэдэг дуу маань бас киноны саундтрак шүү дээ. Тийм киноны саундтрак. Энэ дуу бүтсэн түүх. Дуу нь болохоор ерөнхийдөө бол хэдий ингэ нас явж байгаа ч гэсэн тий үргэлж юм гоё залуугаараа баймаар байна. Гоё магадгүй майнд нь залуугаараа ч юм уу тий. Илүү гоё тийм залуу настайгаа илүү гоё залуу сэтгэлгээтэй залуугаараа баймаар байна гэсэн тийм утгатай дуу байгаа шүү. Окей, баялаа. Тэгвэл болцноо. Болцтой. За бүгдэнд нь зориулъя. Tawny sana alsura toriglo arabnanta sithe andrich zamma zoriglan huiten doldanen eljilde khunni yorchidon Geri durum bodot Gige muro dülme Gado şovuni edila Gadadan da dülüm bu nisiri Tawny sana Kolluran
хориглоо хорнанта сэтгэл хайрын бодол давтан сантай мутагаар санагаа болдоггүй хорвоо хараар дүрэн бодол хавийн мөрөдөлмэн анги шовны ядида алсын алсаа дүрэн бүрнэсэрэ алсын алсаа дүрэн бүрнэсэрэ алсын алсаа дүрэн бүрнэсэрэ Маш их баярлалаа. Баярлаа. Юм асуухгүй бол баярлагаас өөр үг гарахгүй. За. Өнөөдөр үзэгчтэй бас хэлэхэд яг Баатар болон Инх Эрдэнэ гэдэг энэ хоёр дуусны одоо дуулсан бүхэл дуунуудыг зохиосон хөгжмийн зохиолч энд хүрэлцэн ирсэн. Тэгээд мөхөл тахта маш их баярлалаа. Эсан хаалтлын бэс гитарч. Тэгээд манай Бахтарыг лайв сешн дээр ч гэсэн маш олон дуунууд одоо жишээлбэл хамгийн ихэн цацгсан дуучин Игшиглэнгийн дуугаар дээр 2-2-5 гэдэг дуугаар л ингээл эхэлжсэн. Тэгээд ахтаа бас маш их баярлалаа. Маш олон гайхалтай дуунуудыг бидэнд төрүүлж өгсөн. Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Дараагийн дуу юу? Дараагийн дуу маань болохоор Сайн уу найз минь гэдэг дуу байгаа. Тэгээд энэ дууны агуулга нь болохоор магадгүй ингээд амьдралын цаг өнгөрөх тусам ингээд багийнхан дотны найзуудаасаа хүмүүс илүү их холддог гэх юм уу те байнга уулзаад чаддгүй. Тэгээд тэр найзуудын өмнөөс найз минь чи сайн байна уу гэж өргөлж чи миний одоо зүрхэн дотор байдаг шүү гэсэн утгатай тийм дуу байгаа. Тэгээд та бүхэндээ зориулын нөхөрлөл мандтгаа. Манан дүүрэн тэр бүрхэг ертөнцөө Манаагаар ихт чи зовлонцог давсан Зүрэн өнгөрөх шуурган замын дундуур Зүрх занг минь шуучлан хамт явсан цагийн айсан даган хоцсоор танаагаар ихт би ганцаардах болжээ чи зоосон юм нөгөө та бодлын нэг хэсэг зүрхэнд хамгийн ойрхон найз чи дуурсан ч дэх зураа амьдралын нэг хэсэг гівч завгүй холын найз минь сайн уу
Ихтэй явтын учрал дундуу Үерхлээсээ нэг ч урваагүй Үнэнч найзын хуучны тэр өдрүүд Үзэх дуртай кинол болж хоцорчдээ Холи Замын уртд гэгцээр Хоёр гаригт бит Ховайдэн сарчээ Чи Зоосны минь нөгөө таа Бодлын нэг хэсэг Зүрхэнд хамгийн ойрхон найз минь Чи дуурсамждах зураа Амьдралын нэг хэсэг Гэвч завгүй холын найз минь Сайн уу Зоосны минь нөгөө таа Бодлын нэг хэсэг Зүрхэнд хамгийн ойрхон найз минь Чи дуусамждах зураа Амьдралын нэг хэсэг Гэвч завгүй холын найз минь Маш их баярлалаа. Баярлаа. За ингээд Багтаа Ураг лайв сешнд энэ хэртэ оролцлоо. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлаа. Тэгээд бас яг шинээр юу гэдэг манай Багтаа Ураг сешн бол ингээд амьд хөгжим, амьд дуу хоолойг ингээд илүү олон хүнд хүрэхийг тэгээд нөгөө дуу зохиодог дууг бүтээдэг тэр хүмүүсийг илүү алдаршуулахыг ингээд зорж хичээж ажилтдаг. Тэгээд энэ хэртэндээ бас гоё одоо Монголын дуу хоолойг олон улсад ингэж гаргадагт маш их баярлалаа. Өндөр амжилт хүсье. Баярлаа. Бүгдэнд баярлаа. Тэгээ өнөөдөр хамтдаа хөгжинсэн ангада баг яхта. За манай баг яхыг бол одоо Багтаа Ураг лайв сешнийхэн мэдж байгаа. Бүгдээ нэг адлага таши. Ихснээс хойш бидэртэй хамтдаа байгаа. Яа. Тэгээ мөнгөл тахтаа баярлаа. Хасаа. Тэс Пепсийн дугаар дээр хасаа манаас тоглосон. Яа. За өнөөдөр хүрэлцэн бүх үзэгчдэд маш их баярлалаа. Багтаа Ураг лайв сешн баярлалаа. Өнөөдрийн дугаарыг бас энэ хийсэн Minus Club-ийн хамт олондоо баярлалаа. Яа.